орж ирэх юм шиг байна. За яг одоо ер нь хүн болгон л одоо улс их орныхоо тий одоо мэдээж сайн сайхны төлөө өөрийнхөө өнцгөөс асуудалд одоо хандаж ярьж байгаа шиг байна л да. Гэхдээ одоо яг нөгөө өөрчлөгч гэдэг юм уу, өөнтөглөх одоо өөрчлөх одоо асуудал бол одоо тэрнээс илүүтэй бид нар яг одоо хамгийн чухал юм бол яг энэ улс орныхоо төлөө өөдлөн дэвжихийн төлөө хамтдаа яг нэг эв нэгдэлтэй байх хэрэгтэй юм байна гэж бол харж байгаа. Тэгээд одоо нэг асуудал нь юу гэхээр ингээд хитрхийх улс төрчид цаг алдж байна. Энэ цаг алдж байгаатай холбоотойгоор яаж нэхлээр одоо жишээлбэл сайд нарын хувьд ч гэсэн мэдээж хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа. Өнөөдөр яг одоо ингээд хэрв ажлаа өгнө гэдэг шийдвэр гаргахад хариуцлага хүлээж хариуцлах зураг ч юм уу өдөр тутмынхаа одоо ажил дээр шийдвэр гаргаад явхад хүндрэл үүсчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр нэгэнт одоо хэрв шинэ засаг бүрдлээ гэхэд чинь тэр хүмүүс чинь одоо ингээд ажил нь хүртэл шийдвэр гаргаж чадахгүй нөхцөл байдал эрсдэл үүснэ. За тэр нь өөрөө эргээд ямар одоо хор уршигтай вэ гэхээр өнөөдөр өдөр тутамд үйл ажиллагаа явуулж байгаа, ажиллаа хийж байгаа одоо аж ахуй нэгж иргэд өөрөө төрөөс үйлчлэгээ авж байгаа. Тэр ажлууд чинь өөрөө удаашраад байгаа байхгүй. Эргээд бид нар нөгөө хитрхийх улс төржиж цаг алдах тусмал эргээд ард иргэд өөрөө аж ахуй нэгжүүд чинь сөрөг нөлөөлөл үүсэж байна гэдгийг нь бид хэд бас ойлгох хэрэгтэй. Тэгэхээр одоо хитрхийх ингээд сүулдэ ч одоо бүр яг юу болоод байгаагаа ч одоо бас яг миний хувьд бол одоо бас яг л таадтай адилхан бас ингээд ойлгоход айгүй хүнд бэрхшээлтэй байна шүү дээ. Тэгэхээр ингэж их улс төржиж докторгүй байдлыг үүсгэхээсээ илүүтэй одоо бид нар илүү эв нэгдлээ хангамаар байна. Тэгээ өнөөдрийн нөгөө нэг цагаа харсан цаг одоо яг одоо өнөөдрийн цаг үеийн ийм асуудал гэхээсээ илүү асыг харсан ийм бодлого шийдвэрт одоо илүү ард иргэд ч гэсэн тий нөгөө хүчээ нэгтгдэг дуу хоолойгоо өргөдөг бай. Дээрэс нь хамгийн чухал юм бол өөрөө засаг доктортой л явах хэрэгтэй. Бид нар одоо нөгөө нэг засаг байхгүй гэдгээс илүүтэй төрийн ажил өөрөө төр засгийн ажил доктортой л явахгүй байх юм бол эргээд тэр нь өөрөө өндөр 7 хоног бай тий 2-7 хоног сарын хугацаа алдахад л аж ахуй нэгжүүдийн шийдвэр гаргаж чадахгүй өнөөдөр зөвшөөрлөө авах гэжсэн хүлээжсэн бол хүлээн ард иргэд ч гэсэн төрийн үйлчлэгээ авах гад хүлээжсэн бол одоо сайд дарга нар ингээд хүлээлтийн байдалтай ороо шийдвэр гаргаж чадахгүй бол ингээд бас ажил цаалгардах юм ирсэн. Одоо тэгээ ялангуяа жишээлбэл бид нар өчигдөр гэхэд л 2026 оны одоо энэ хөгжлийн бодлого болон үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлцээд явлаа. Хэрв тэгээд ингээд өндөр яг энэ дээр ингээд шийдвэр гарахгүй улс төржөөд санал хураалтанд оролцохгүй байснаас болоод хэн хохирох юм бэ? Бид нар бүгдөө л хохирно шүү дээ. Би ч гэсэн ард ирээд өнөөдөр яг нөхцөл байдал маш хүнд байна. Одоо хүүхдүүд жишээлбэл одоо хүүхдийн баяр болох гэж байхад одоо их нялхас болон хөсүүд тий одоо нэмлэгийн хүүхдүүдийн ачаалал хоног хүлээгээд эмнэлэг твтгэ хүлээгээд сууж байна. Энэ нөхцөл байдал чи юу хэлж байна гэхээр төрийн ажил доктортой хурдан шуурхаа явж ийж бид нар улс төрчгүй байж ийж энэ одоо хүүхдүүдийнхаа эрүүл мэнд одоо эрүүл орчныг л бид нар бий болгохын тулд төрийн ажил доктортой явах нь л чухал байгаад байгаамаа гэдгийг л бид нар өөрсдөө анзаарах хэрэгтэй. Тэгэхээр миний хувьд бол одоо баг уриалмаар байгаа. Улс төрчийнхөө оронд бүгдөө одоо Монгол улсынхаа хөгжил цэцгэлийн төлөө бүгдөө одоо эв нэгдэлтэй байж хагарахгүй улс төрчгүйгээр одоо энэ дээр доктортой одоо төр засгийн үйл ажиллагааг явуулахад дуу хоолойгоо нэгтгэе л гэж урмаар байна. Монгол Ардын намын баг хурлаас бас ардсан намын засгаас гаргах юм шийдвэр гарлаа шүү дээ. Та ирнэ гишүүнийхээ хувьд ямар байр суурьтай оролцсон? Ер нь ардсан намын гэрээгээ зөрчсөн гэдэг яг гэрээг ямар байдлаар зөрчсөн гэж ярилцсан юм. Би өөрөө нөгөө баг хурал дээр байгаагүй гадаад томилтоо явж хагаад тий 2 хоногийн өмнө ирсэн учраас яг тэр нөхцөл байдал уур амьсгалыг болог өөрөө байгааг болохоор төлөөлж хэлж чадахгүй байна тий.